Цагаан сар гэдэг бол төр ёсны маш тун баяр. Нас нэмсний өрөөнд одоо хавар болсны баяр малчин хүний хувьд бол энэ бүр онцгой сайхан баяр байдаг. Одоо бүх нийтээрээ баярлж байгаа энэ сайхан өдрүүдэд бол Монгол хүн иж бүрэн сайхан хувцас өмсөөд бэлэг дэмбэрэлтэй үг хэлээд тавчаан бүрэн тавчлаад ахматаан хүндлэж нялхсан баярлуулж ингэж сайхан шилдэг ийм сайхан уламжлалтай ийм ард түмэн юм аа. Манайх альва хувцсыг хийхэд түүхэд материал чухал байдаг. Манайх бол одоо бүгд найрамд хятад ард улсын хан зуугаас одоо торгоо авдаг. Солонгос улсаас даавуугаа авдаг. Бүгд найрамд гинтэг улс Тайланд, Явант улсаас энэ гурван улсаас одоо даавуу материалаа татдаг. Тэгээ манай материалын чанар бол сайн. Одоо үзэгчд нийт хүмүүс бол манай одоо ихэнх нь манайхыг 20 гаруй жил болж байгаа болохоор бас мэднэ. Манайх бол одоо олон сайхан хүн төр засгийн тэргүүнээс одоо төрсөн ялах хүүхд хүртэл хийж байгаа хувцсыг бол тийм учраас настай хүмүүс хилдэгдээ сайхан дээл өмсөд энэ хүүд цагаан сараар залгаж байна болж яваа хүү байна да гэдэг. Тийм учраас энэ өвлийн хүүтэнд манай дархан минж компанитай хамт сүүлийн 10 жил хамтран ажиллаж байгаа. Энэ маань цөөхөн дархан минж компани дээл цөөхөн тоогоор үйлдвэрлэсэн байна. Одоо баг байна. Одоо бол хурган дотор дээдийг монголчууд маш их өмсөж байгаа. Манайх цэвэр монгол хурганы харьсаар сайхан монгол хурган дотортой дээл тэгээ булган малгай, халиу малгай, минж суусар зэрэг олон малгайнуудыг одоо үйлдвэрлэж байгаа. Тэгээд манайх бол тийм их олон хэмжээгээр маасаар үйлдвэрлэж гаргадаггүй. Голцоо одоо хэрэглэгчтэй захиалгаар голтуу үйлдвэрлэдэг. Тийм учраас манайх хүний биенээс нь хэмжээ аваад тэр хүний сэтгэл санааг одоо болж өгвөл одоо дүүрэн гаргахыг л одоо хичээж эрхмэж ажилдаг. Тэгээд настай хүмүүс ярьдаг. Залуудаа ямар байсны хөгшөрхөөрийн шинж, жилдээ ямар явсны цагаан сараар шинж гэдэг байхгүй. Тийм учраас цагаан сардаа одоо өргөн дэлгэр сайхан одоо гоё дулаан сайхан одоо үзмжтэй сайхан монгол хувцас өмсөд бүсээ нар зуураагаа тэгээд сайхан одоо давчаан бүрэн давчлаад ингээд цагаан сарлах юм бол тэр жилдээ өнгөтэй өөдтэй хямар сүлдтэй явдаг гэж Монголын ард түмэн бэлэгдэж ирсэн. Цагаан сард бол маш их ач холбогдол ирсэн. Өгж ирсэн. Манайх бол наадам цагаан сар хоёроор бол онцгой их ажилтай байдаг. Их захиалга ихтэй байдаг. Одоо бол манай захиалгын бүтээгтүүнүүд бол хаагдаад маасаар үйлдвэрлэсэн бүтээгтүүнүүд бол худалдаалж байгаа. Тийм учраас монголчууд өөртөө таарсныг килограмм өндрөө хилээл утсаар асуухад манайх тэгээд хилээд өгнө. Манайх бол нөгөө олон жил манай худалдагч гэдэл 20 гаруй жил хийж байгаа хүн туршлагатай. Манай дизайнер бас 20 гаруй жил ажиллаж байгаа. Ийм хүмүүс ажиллаж байгаа учраас нэг хүмүүнийг болж өгвөл чирэгдүүлэхгүй юмсан гэж боддог. Тэгээд энэнд бол монголчууд одоо өөрийнхөө төр ёсны баярыг өндөр сайхан одоо сэтгэлтэй тэмдэглэж байгаа баха. Бид бүгд бас энд хичээж Монголын ард түмнийг сайхан хувцлахын төлөө одоо хичээж ажиллаж байна да. Эзэн Чингис хаан маань бидэнд хэлсэн байдгийг. 2206 төр ёсыг байгуулад та нар баяр ёслолоор цагаан сараар одоо энэ гэр бүл болж байгаа хүмүүс намрын загсаас өрмөний доторлт шиг цагаан шаргал өнгийг цагаан өнгийг эрхэмж яваарай гэж загсан байдаг. Тэгээд би хорим найранд бол залуучуултан бол хэлдэг. Цагаан шаргал өнгөөр миний хөө дээлээ хийж амьдралынхан зам цагаан байх, харбуу байхын төлөө сайхан гэж бэлэг дээрээ бусд баяраар болоод өвөл цагийн хувцас бол хамгийн гол нь онцлог нь манай онцлог гэвэл ер нь дулаахан жинхэнэ Монгол одоо хийцтэй товч шилмийн сайхан хадсан ийм сайхан хувцас одоо Монгол хүний эрхэм гоёл шүү дээ. Тийм учраас одоо сүүлийн үед бол массыг үйлдвэрлэл хийж байгаа улсууд маань эко хувцас гэж ярьж байгаа шүү дээ. Баруунд бол одоо энэ дулаан орн уур амьсгалтай орнууд амьтанд их хайртай байх нь бол их болсон 6 зүйлийн хамаг амьтны тусын тул боловч Монгол хүний хувьд бол яг малын араас ширээр хийсэн хувцас. Одоо яг амьтны өссөн хувцас нь бол дулаан. Тэгээд цагаан сараар хүмүүс хөдөө гадаа явна. Тийм учраас дулаан дээлтэй сайхан бүтэн сайхан хувцас. Заавал их үнэтэй биш ч гэсэн өөрийнхөө хэрэг хэмжээнд таарсан сайхан дулаан хувцсыг өмсөж явал тэр л одоо хамгийн том гоёл болно гэж би боддог. Тэгэхээр Монгол хүний хувцас бол тавчаа ингээд сайхан тавчлал бүсээн сайхан бүслээл тэгэл шиний нэгний өглөө тэгэл эхнэр нөхөртэй хаяганд нь дүүрэн цай хийж өгвөл бүсийн бүслээ төхөөрөл тэр жилдээ хямртай явдаг гэж монголчууд ярьдаг. Тийм учраас бол манай хувцас бол яг уламжилт монголоор явж байгаа. Уламжилт монгол хувцас маань яг Монголын ард түмний энэ цагуур уур амьсгал
ёс заншилд яг тохирсон хувцас болохоор л бидэнд хамгийн их одоо онцлогтой сайхан хувцас гэж би боддог. Энийг хийж байгаа би одоо 50 жил хийж энэ Монгол үндэсний хувцсыг бол тийм учраас манай хийж байгаа гутал бол цэвэр арьсан гутал байгаа. Зарим хүмүүс шүү. Одоо нэг өмсөөл одоо цагаан сараар өмсөөл дахиж өмсөхгүй энэ гэж ярьж байгаа байхгүй. Тэр бол буруу. Хүмүүс нас буян одоо богинос чинь хүний дийлэгч мордын улс хүнд өмсдөггүй байсан шүү дээ. Танай түрээсийн дийл байна уу? Цагаан сарын 1-2 өдөр өмсөд үгүй энэ гэж байгаа. Хүний суган дотор нь хүний одоо заяа буян янз бүрийн юм явдаг гэж байна шүү дээ. Хамаагүй суньядагчгүй Монгол хүн бол уур хийж байгаа хүн бол босоод суньядаггүй шүү дээ. Уран одоо юм заяа буян гарчна гэх. Тэгэхээр хүний хуучин говтс, хүний одоо өмссөн говцыг монголчууд ирэх мэж өмсөж байгаагүй. Өөрийнхөө говцыг бол одоо их гамнаж хайрлаж. Мод гэхээсээ болдоор чанар чансаа гэх. Одоо дамаа нэг хурхан татхтай дийлийг бол одоо өөрөө өмсөд өр хөхтэй өвлүүлж өмсөх сайхан Монгол хурган дотор дээдэл сайхан одоо Монгол хоньны нэхий дийл бол одоо хүний ерөөсөө ёстой өмч чинь тэр байхгүй өвлүүлэн үлдээх тэгээ сайхан одоо халуун малгайг ярьдаг штеп өөрөө өмсөд хүү өмсөд 3 яриа өмсдөг гэдэг тэгээ адилхан Монгол хүн бол чансаа харж одоо чанар чансааг ярих мэжсэн болохоос мод хөөж жилдээ хойдон жил тэрийг өмсөхгүй энийг өмсөхгүй гэж байгаагүй гэтээ 3 жил нэг дийлэр гойчихд бол хүнийг буруутгах юм бол тэгэл нас буян одоо урт болоосоо би хийсэн хүнээд манахаас юм худалж аваа гарсан ч хийсэн хүнтэй ч гэсэн би одоо энэ хүний нас буян урт болоосоо дахиж олон сайхан хувцас эд өмсөөшөө гэж би өрөөдөг. Энэ бол би одоо настай хүн нэгдүгээр хоёрдугаарт хувцас хийдэг хүний хувьд бол чин сэтгэлээсээ хүнд хандах ёстой. Тэгээ зарим нэг хүмүүс бол ойлгож байх шиг зарим нь ойлгохгүй ч байх шиг юм. Тэгээ олон түмэн бол олон л байт юм байна. Тэгэхээр энэ төр ёсныхаа цагаан сараар хүмүүс ёсыг эрхэмлэж одоо ёс журамтай тийм байх ёстой гэдгийг бүр хан бүх анхаарах хэрэгтэй. Хүн болгон цагаан сараар одоо цогтуу явахгүй байх тийм үү? Ич бүрэн говтос өмссөн байх. Хар хүртэг өмсчээл дотор нэг дээлмтэр одоо нэг масаар үйлдвэрлэсэн одоо хүний амьдрал янз янз штэ. Нэг тийм товчны нүхийн над зэг цагаар гаргацсан хавтгай товч хатцсан монголч юм шиг одоо хятад юм шиг одоо хаанхын говцсон мэддэггүй юм бол дэлгүүр хоршоогоор их байна. Тийм учраас аль болохоор монгол говцоо эрхэмлэж байвал бидэнд товчны товцог зангидах, сампин зангидах одоо гэдэг чинь л одоо хүний амь насыг хамгаалж ийм хоёр шилбэнээс эхлээл хүний амьдрал эхэлдэг шүү дээ хүмүүс. Тийм учраас энэ сайхан хувцас эрхэмж өмсөхийг Монголын ард түмэнд уриалж Монгол үндэснийхээ хувцсыг өмсөж болж игэл одоо энэ манай яамныхан манай энэ хэлг хаалаар энд уралдаж байгаа ус хятад хувцас маш их оруулж ирж байна. Тэгэл тэр чинь нөгөө хамгийн муу одоо үндэсний хямдхан торго моргож авчрал зарим нь бүр зүгээр өгч байгаа байхгүй. Бэлгийн малны шүд үзэдгүй гэдэг шиг бэлгийн малнд ингээл одоо манайхар чинь манай хүү гэсэн тэгж бэлгэн давсан ингээл одоо юм хийхэд ч одоо баг зүүн өдрөөр одоо сэмрэгшгүй тийм торго тэмдэг хямдах юм болж ирж байгаа энэ бол буруу шүү. Нас буйнаан бодож хүм зарим бол ам хүмүүс зарим хүмүүст дээлийг ингэрийн өмнөө барьж үтчихэд за болноо хүмүүс хүн бүтэн өмсч болохгүй мөрөнд өмссөн хувцас чинь бол хүний нас буян тодорхойлдог юм аа. Тэгээ зарим улсууд одоо мэдхгүй одоо би хувцас судлаач хүн байгаа. Энийг одоо залуу хүний өнгөт нэг өнгө байна. Дунд насны хүнд нэг өнгө байна. Бүр настай хүнд нэг өнгө байна. Тэр мэрийгээ сайхан зохицуулж Монгол хүнийхээ ёс заншилтыг их тааруулах хэрэгтэй. Тэгээ ёс суртахуунтай сайхан одоо цагаан сарлуулах чинь энэ Монгол хувцас чинь хамгийн үнэ цэмтэй юм шүү гэдгийг л би эрхэм үзэгчд эрхэм дүүнер та энэ ойдолчтой цагчилж хэлмээр байна. Одоо би 20 жилийн өмнө олон улсын одоо тэнд тэр би өнд дотор байна. Олон улсын үзэсгэлэнгээс 2-3 медаль аваад зогсож байхдаа л би баясаж ирсэн. Монгол хүн тэг чин тэр 50-60 орноос Монгол хүнд мөнгөн медаль өгнө гэдэг чинь миний өвөг дээдсэн хувцсыг гिचний үнэлж байгааг нь тэмдэг байхгүй юу. Түүнээс надад өгч байгаа юм биш. Өвөг дээдсийн минь их агуу соёл энэ л одоо өгч байгаа юм. Тийм учраас одоо яг Монгол хувцсыг бол одоо хүн иж бүрнээр өмсөж болж өгвөл шиний 15 хүртлээ бүр болохгүй шиний 3 хүртлээ үсээ задгаа тавихгүй үсээ сайхан боогоод малгайгаа бүтэн өмсөөд тэгэл монгол хүн байх юм бол би монгол хүн бол төрсөнд үргэлж бахархдаг. Одоо гадаад оронд явж байхад бол ер нь би монгол дээлээ өмсөд явахад хаач би ондоочлороо ялгардаг байхгүй. Энэ одоо Парисын гудамжинд ч бай, Дийлигийн гудамжинд
одоо бид Японг яриа сурчтэй. Одоо ингээд Японд ч бай, Солонгост ч бай би Монгол хувцас өмс явдаг. Яагаад гэвэл би Монгол өмд самц ингээд өөр Европ хувцас өмсгөх хүмүүс алтайгч та Монгол дийлэн өмсөөч. Танд Монгол дийл чинь гоё харагддаг штэ. Танд зохгүй байна. Европ хувцас гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо Монгол хүний л одоо имиж хамгийн том одоо брэнд гэдгийн учрыг олохгүй нь усууд үйлдвэрлэсэн болгоно брэнд манайх нэг жоох охин сургууль төгсөөл 2-3 жил оёол чанар стандартын шаардлага хангаж байгаагүй гэж мэдэхгүй мөртлөө энэ манай брэнд гэдэг байгаа байхгүй юу. Тэр бол болохгүй байхгүй юу. Брэнд гэдэг чинь хүний бие дэвтэйхэн хинэж нүдэнд төвшин сайхан харагдах чанартай хувцсыг брэнд гэдэг болохоос биш тоо ёсыг нь бол харж болохгүй. Тийм учраас чанарлаг сайхан хувцас үйлдвэрлэхийг л би залуучуудаа уриалж Монгол хүн болгон одоо өрн монголчууд яаж ёсоор нь өмсөж чинь тийм үү. Бараг үндэстэн одоо урянхаа тэгэл туваа ингээл бүх монголчуудын одоо манайд бол урлагийн гавьяа зүтгэлтэн Ганбатын ном байна. 13 үндэс ясны бүх ном. Тэрнээс хараа захиал одоо цагаан сараа бусаас бус цагт айвуу тавихан сайхан ирээд бэлдээ захиалахад манайд бүх монгол хувцсны каталог нь байна. Тэгээ манайх чинь 20 гаруй цуцлын туршлагатай гоёл наадмын 17 оны одоо монгол хувцсны тэргүүн байрыг авчижсэн. Манай дизайнер бол өөрөө монгол хувцсны шилдэг дизайнер. Би 2 охинтой хоёулаа урандахтай ажилладаг. Тийм учраас би энэ залуучуудыг өөрсдийнхээ их оронд өөрсдийнхээ хийснийг өмсөж, өөрсдийнхээ хийснийг идэж ингэж бүх юмыг гадаадаас авч болохгүй шүү дээ. Одоо гаттаас одоо манайч бүх юм авч шүү дээ. Ядаж дээлээ авахгүй баймаар шүү дээ. Гутлын дээрээ өөрсдөө хийжсэн уламжлалтай ард түмэн чинь хүнийг мөхөөгөө юувал залхуу болго гэж нэг үг гэдэг одоо тэгж болохгүй. Энэ ям тамгийнхан, энэ гаалийнхан мөр онцгой анхаараасаа гэж би хүсэж байгаа. Монголын уламжлалт цагаан сар болох гэж байгаатай холбогдуулж би Монгол үндэсний хувцас бол ийм сайхан учир жанцантай, ийм сайхан хувцас. Эзэн Чингис хааны хэлсэн намрын загсаас өрөмний доторл гэдэг чинь ямар гоё өнгөө. Сүүн цагаан өнгө хоёрыг эрхмэлж яваарай гэх. Бид нар Чингис хаана ард төрийнхөө ордны өмнө залчаал хэлсүүгээ тоохгүй гэж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ залуучууд энэ сайхан хүмүүстэй бүгдээрэнд нь нас буян, аз жаргал, эрүүл өнхийг одоо өсч Монгол хувцас өмсөж явахыг уриалж байна. За тэгээд хүн болгон цагаан сараар бэлэг дэмрэлтэй сайхан үг хэлдэг. Тэгээд нас буян одоо дийлгэрч хүн бүхний эрүүл сарвал байж илгээрийн камглан төрөл өрөөнд төвшин сайхан сар цэндээ сайхан шинэлж тавтай сайхан үйлчлэхий одоо хавртай цолгож байгаа үйлсний ерөөл үргээ Монголын ард түмэн бол хөгтөнгөр нэвэж Монгол улс мандан бадрах болтугай л гэж хэлээ.